За өчигдөр Монгол Ардын нам ардчилсан намын бүлгүүд хурлаа хийсэн. Энэ дээр их сонин сойдон шийдвэрүүд гарсан баг. За эхлээд Монгол Ардын намын бүлгийн хурлыг товчлоод багцлаад ярьчих. За Монгол Ардын намын бүлэг хурлаараа багш нарын цалинг 76% хүргэх ийм шийдвэр гаргасан. За мөн эмчнэрийн цалинг 15%-аар тэгээд тэтгэврийг 8.6%-аар нэмэх ийм шийдвэрийг гаргалаа. За энэ нь нөштэй улсын төсвийг одоо хилцүүлээд эхэлснээс хойш анх удаа байнгын ороогоор 1.1 их найд төгрөгийг төсвөөс ингээд өөр чиглэл рүү зарцуулахаар ингээд гаргасан шийдвэрүүдийн нэг байлаа Монгол улсад. За энэ жил бид улс төрийн түүхэнд анх удаага тодтголтой олон зүйлийг харж байна. За ингээд энэ одоо нэмсэн мөнгөө яаж гаргаж авах гэж байгаа юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Тэгсэн чинь төсвийн ерөнхийлөн захирагчдын одоо захирагчдын урсгал зардлыг 10-аас 13%-аар бууруулж байгаа. За тэгээд нөгөө улсын хурлын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, засгийн газрын хэрэглэх газрын зардал, ер нь боловсрол, эрүүл мэнд бусад одоо ийм салбаруудад урсгал зардлыг хэмнэх иймэрхүү байдлаар 1.1 их найдыг гаргаад ингээд багш эмчнэрийн цалин болон тэтгэврийг нэмэхээр шийдвэрлсэн байна. За тэгээ энэ хурал дээр сэтгүүлчд асуулаа. Янз янзын зүйл асуулаа. Яг одоо жишээлбэл энэ жилдээ за ингээ эрхчлээс 1 сарын 1-ээс нэмнэ гэж байгаа. 1 сарын 1-ээс багш нарын цалин 50%-аар нэмнэ. Эмчнэрийн цалин 15%-аар нэмнэ. Тэгээд дахиад эрхчлийн 11 сарын 1-ээс багш нарын цалин дахиад 26%-аар нэмэгдүүлнэ гэж байгаа. Нүүшээ. Тэгээд за тэгвэл эх онд нь яах юм бэ гэж. 2027 онд нь яах юм бэ? 28 онд яах юм бэ? Тэгээд дахиад нөгөө нэг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал задлыг танд юм уу? Яагаад юм бэ? Мэдэхгүй нэ. Энэ эндээс нэг юм тансан байдлаар дахиад ингэж явах юм уу? Тэр үед нь яг яах юм бэ? Энэ дөнгөж ингээд нэг юм жилийн гал унтрах юм аваад байгаа юм шүү. Тэгээд дээрэс нь чи ингээд гинт нэмэгдэл чинь инфляци өдөө нь цаашаа инфляци өсөд ирэхээр энэ нэмэлт чи өөрөө инфляцитайгаа илдаад нэмэлт болохгүй юм шүү. Ер нь нэг юм бүтээмжтэй цалин нэмэлтийг ийм арга та нар бодож олж чадахгүй байгаа мó гэх мэтчлэн янз янзын зүйл асуусан. Гэтэл тэгээд нэг шийдэлтэй хариу өгсөнгөө. За ямар ч тач ингээд бид нэр нэмэхэр боллоо. Хүсснийхэн дагуу нэмэхэр боллоо. Бид нэр ингээд өөрсдийнхөө зардлаас ингээд танаад мөнгөний гаргаад өглөө. Цаашдаа яах нь одоо улсын хурлын өөрсдийнх нь асуудал гэсэн ийм байр суурьтай ярьсан. Тэр одоо мэдгүй 2027-28 онуудад яах юм байгаа. Тэрийг хизээ ярих юм байгаа. Иймэрхүү ойлгомжгүй байдалтай үлдчихсэн. Амтаач ингээд нэмж байгаа. Багш нарыг ажилдаа оруулахын тулд эмч нарыг ажилд нь оруулах нэмчлээ. Тэгээ яаж нөгөө хөгжүүлийг үлдээх үгээд 8.6% инфляцтай нь уялдуулаад гэж. Одоо инфляц 9%-тай баг хүрч 9% баг орсон. Юм хитрээд явж байгаа юм. Статистиктаа дандаа дарж ярьдаг. За нэг иймэрхүү байна. Тэгсэн нөгөө гой дагуулж хүзүү гэдэг шиг энэ өчигдрийн Монгол Ардын намын бүлгийн бүлгийн хурлаар нэг ийм юм яригдсан. Нөгөө төсөв дагаж орж ирснийг хууль ёслох. Баялагын санг өрөөгөөжтэй болохын тулд Эрдэнэ самтлахоо нөгөө нэг ашиглагдаагүй байгаа ордыг ашиглалтанд оруулах ийм зүйл явж байгаа. Тэгээ энийг өчтөр бүлгийн хурлаар хэлэлцээд нэг цаашаа явуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Энийг яагаад нөгөө нэг гой дагуулж хүзүүгээд байгаа вэ гэхээр энэ нөгөө нэг ашиглагдаагүй ордыг ашиглах гэдэг энэ хуулийн дагалдуулж орж ирсэн энэ хууль нь болохоор нэг компанид бүгдийг өгч байгаа. Энийг нэлээд гişүүд яриад байгаа. Яг ингээд нэг компанитай хятадын нэг компанитай тохироод одоо бүх нөгөө нэг ажлын нэг компанийн багцаар нь олох гээд байна гэсэн ийм зүйлийг яриад шүүмжлээд байгаа. Энийг бүлэг дээрээ хилцээд зүвгээ үзчихлээ. Цааш нь явуулах нь зүйтэйгээ үзчихлээ. Тэгээ нөгөө нэг нааталт нь ингээд нэг юм багш нарын цалинг нэмэх, эмчнэрийн цалинг нэмэх гэл ингээд нэг юм гоё дүр харагдуулчаад цааталт нь дахиад нэг юм болохгүй бүтэхгүй юм аа. Дараа чи мэдэхгүй магадгүй нүүрсний нөгөө хулгайн гэрээ байж болно шүү дээ. Мэдэхгүй ийм юм дагуулад ороод ирсэн. Монгол Ардын намын бүлгээр өчтөр ийм хэлцлээ. За тэгсэн яг зэрэгцээд ардчилсан намын бүлэг муу хуралдсан өчтөр. За ингээ хуралдахдаа ганц нэг одоо саналлууд гэх юм уу да.
тийм яг нэг юм шийдэлтэй энийг бид нэр ингэ шийднэ гэдэг ч юм уу тиймэрхүү нэрэгөө нэг юм ганц нэг санал хэлсэн. Тэр нь юу гэхээр одоо улсын хурлын Монгол улсын одоо иргэдийн дундаж цалин сүүлд өссөн 2.7 сая болсон. 2.7 сая. Тэгвэл улсын хурлын гишүүн яг энэ Монгол улсын дундаж цалин авдаг дундаж иргэд шигээ ийм 2.7 сая төгрөгийн цалин авдаг бол ямар вэ гэж хэлж байна. Мөн яг үүнтэй ижилхэн одоо нэг засгийн газрын гишүүд нь тухайн салбарынхаа одоо дундаж цалин авдаг бол ямар вэ гэж. Одоо жишээлбэл эрүүл мэндийн салбар 2.5 сая байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол эрүүл мэндийн сайд 2.5 сая төгрөгийн цалин авах нэ. За уул уурхайн салбар мэдээж одоо гол манай орлого олдог ийм салбар ажил хүчний цалин өндөрөөж таараа 5 саятай байна гэсэн. Тэгсэн уул уурхайн одоо сайд 5 сая төгрөг авдаг бол ямар вэ? Хөдөө аж ахуйн сайд нь 2.1 саячтай гэж тийм дундад цалингаа авдаг бол ямар вэ гэсэн ийм зүгээр нь асуулт ч юм уу мэдгүй нэг ийм санал ч юм уу ийм тавьсан. Тэгээд бүлгэрээ хилцлээ гэсэн. Тэгээд мэдгүй цаашаага энийг нэг бодлогын юм болгоход явуулахад ямар вэ гэдэгт мэдгүй зөв ч юм уу буруу ч юм уу би бас сайн мэдэхгүй байна гэж дарга нь өөрөө тэгж ирсэн. Бүлгийн дарга арчсан намайг зөвхөн. За тэгээд араас нь дахин нэг хилцсэн асуудал нь юу гэхээр нэг улс төрийн намын тухай хуульд одоо 12 сарын 31-ээс өөрчлөлт орно. Тэгээд ингэсэн чинь нөгөө нэг санхүүжилтээр нэг юм яригдсан байна. Монгол Ардын намын зарим гишүүд орж ирээд одоо мэдээлэл өгсөн байна л да. Тэгсэн чинь нөгөө төрөөс олгож байгаа санхүүжилт гэж одоо байдаг болцсон. Улс төрийн намын намуудад. Тэгээ энэ төрөөс олгож байгаа санхүүжилтийнхаа 50%-аас дээшгүй юм орлогыг улс төрийн нам олдог байх ёстой. Гэтэл Монгол Ардын намынхын юу гэдэг нь гэхээр энийг байхгүй болгочихъя гэж яриад байгаа. 50%-аас дээшээ орлого олдог байх ёстой. Доош дээшгүй шүү. Дээшгүй орлого олдог байх ёстой гэдэг энэ залтыг байхгүй болгочихвол яа. Тэгээ дээрээс нь нөгөө нэг дансаар нэг нам юм чинь ингээ нэг юм намын нэг данс байгаа шүү дээ. Тэр нэг дансаараа ингээ орлого зарлага гаргадаг байвал байх ёстой гэдэг ийм заалт байгаа. Тэгээ үнийг нь болохоор олон данстай болгочихъя гэсэн ийм саналуудыг яриад байгаа. Арчсан намын бүлгээс энэ саналуудыг нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өчигдрийн бүлгийн хурлынхаа дараа сэтгүүлчдэд олон нийтэд танилцуулсан. За өчигдөр нэг ийм хоёр улс төр явлаа. Тэгсэн өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороо болон өвлийн байнгын ороо хоёр хамтарч нэг хурал хийсэн. Энэ хурлаар юу яригдсан бэхээр нөгөө нэг хуульч бат цогтын оруулж ирдэг санаачлаад 100 мянган хүн гарын үсэг зураад одоо орж ирж байгаа санал болох нөгөө улсын хурлын гишүүн бүрийн эрхийнхаа хугацаанд дуусаад 4 жилийнхаа бүрийн эрхийнхаа хугацааг дуусаад үүнээс хойш одоо ажилд орохгүй бол 12 сарын тэтгэмжийг авдаг. Салинтай нийт дүүцүүлэх тэтгэмжийг авдаг. За тэгээд дараачийн одоо ажилдаа ороод тэр ажил нь тухайн гишүүнийхээ цалингаас бага юм цалинтай ажил байвал гишүүнийхээ цалинтай ингэж дүүцүүлж цалин авдаг ийм заалт байдаг. Тэгээ энэ заалтыг байхгүй болгоё гэсэн ийм санал орж ирснийг өнөөдөр хэлэлцлээ. Энэ хоёр байнга орох. Тэгээ янз янзын одоо санал ч юм уу тэгээ нэг юм гаргаж ирж байгаа хүмүүс байна. Тэгээ үнэн дээр одоо байгаа гишүүдээс хамгийн их удаан улсын хурлд сууж байгаа гишүүдийн нэг болох даваа сүрэн гишүүн энэ саналыг дэмжихгүй гэдгээ шуудаар хэлсэн. Энэ бол бидний авах ёстой мөнгө. Тэгээ ингээд улсын хурлаар бид нэр ард түмнийг төлөөлөөд орж ирж байгаа. Тэдний өмнөөс бид нэр тэдний асуудлыг шийдэх гэж орж ирж байгаа хүмүүс учраас бид нар авах ёстой мөнгө авах ёстой. Цаашдаа ч гэсэн 12 сарын тэтгэмжийг ч гэсэн бид нар авах ёстой. Яагаад гэвэл бид нар нууц хадгалах үүрэгтэй учраас 12 сарын тэтгэмжийг авах ёстой гэсэн ийм саналыг хэлсэн. Одоо та нарын өнөөдөр ярьж байгаагаар бол ерөнхийлөгч, ерөнхий сайд бүгд тэгш хэрэгтэй байх ёстой юм байна. Маргаашаас эхлээд эдгэрийн тэр машин тэргийг зогсоо. Тэр янз бүрийн хамгаалалтаа явуулдгийг болиул. Ийм л зүйл хэлж штэ. Ийм л зүйл хэлж. Яг л одоо тэр үндсэн хуулийнхаа дагуу бүгдээрээ тэгш хэрэгтэй байх ёстой бол бүгдээрээ тэр машин тэрэг хамгаалтаа аваад тэгээ бол бүгдээрээ годомжиндээ гараад алхацгаа. Зарим хүмүүс нь болохоор ингэж хэлсэн. Одоо энгийн иргэн ажлаасаа чөлөөлөгдөх юм бол 3 сарын тэтгэмж авдаг. Ингээ нөгөө нэг
материалаа бүрдүүлж өгөө 3 сарын тэтгэмж авдаг та. Тэгээ энэтэй ижилхэн байх ёстой гэсэн ийм санал гаргаж ирсэн. Яагаад улсын хурлын гишүүн гэхээр илүү олон сарын тэтгэмж, илүү олон мөнгө өндөр хэмжээний мөнгө авах ёстой гэж. Зүгээр Монгол улсын иргэнтэйгээ яг ижилхэн ийм тэтгэмжийг аваад энэтэй ингээд дүүцүүлээд явъя гэсэн ийм санал гарч ирсэн. За зарим нь болохоор бүр байхгүй болгоё. Тэгээ энэ заалтыг байхгүй болгочихё. Энэ 12 сарын тэтгэмж авах нь өөрөө одоо шудраг бус байна. Бусдаас давуу ирэх хэдлээд байна гэсэн ийм зүйлийг яриад ингээд санал орж ирсэн. Тэгээд дэмжиж байгаа ч юм байна, дэмжихгүй байгаа ч. За эцсүүлд нь ингээд цаашаа хуулийн төсөл болгоод ажлын хэсэг байгуулад явах дээр санал хураасан. Тэгээд ингээд энэ асуудал дээр анханасаа дэмжээгүй байсан 7-8 гишүүн байсан баха. Эсрэг санал гарсан. Нөгөө талд болохоор зарим гишүүд цаашаа хуулийн төсөл боловсруулаад энийг авч хэлцэх ёстой юм байна гэд. За ингээд цаашаа ямар ч сан хуулийн төсөл санаачлах ийм шат руугаа явсан. Тэгээ ажлын хэсэг эхлээд ажиллана. Ингээд унчаагүй байнгын орон дээр унчаагүй цаашаа үргэлжлэхээр боллоо энэ асуудал. За тэгсэн яг бас үүнтэй зэрэгцээд өнөөдөр ардчилсан намын бүлэг ээлжид бусаар хуралдлаа. Ингээ хуралдахдаа юу энэ хурлаар хэлсэн бэ гэхээр улсын хурлын дэд дарга болгонд яг зүүлийн цэц зүүл зөрчсөн гэж үзсэн. Энийг та бүхэн гэж байна. Энэ яг энэ асуудалтай холбоотойгоор маргааш улсын хурлын чуулган хурал улсын хурлын дэд даргаыг томилох чөлөөлөх асуудлыг хэлсэн. Тэгээ энэний өмнө ардчилсан намын бүлэг улсын хурлын дэд дарга болгонд яг тэр нь бол хариуцлагын тооцох зөвөө гэсэн ийм нэгдсэн байранд хүрч байгаа юм шиг. Бүлэг нөө ээлжид тусаар хуралдаад одоо энэ чинь нэг намын болохоос биш олон үзэл бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд нэгдсэн юм бодолд хүрж байгаа юм шиг байна. Тэгээ ингээд ингэхдээ араас нэг сүртэй юм ардчилсан намынхаа бүлгийн пэйж хуудсан дээр тийм пэйж дээр тавьжээ. Тэгээ Монголын ард түмэн бид гэж яагаад л ингээд нөгөө үндсэн үйлдэлүүдийг залтууд гэж юм тийм сүртэй гарчиглаа тавьсан. Тэгэхээр энэ ардчилсан нам булганд яг одоо булганд яг хариуцлага тооцох энэ асуудал дээр хүчтэй оролцох юм байна. Ер нь бол огцруулъя гэсэн иймэрхүү байр суурин дээр байх юм байна гэсэн ийм ойлголтыг өгч байна. Маргааш одоо хэрхийг маргаашийн чуулган шийднэ. Ардын намын зарим гишүүдийн зүгээс дэд даргаас нь авчаад гишүүнээр нь үлдээчүүл яа дээ гэдэг юм уу те. Нэг юм саналууд гарч ирээд байгаа. Яг яаж хийдэг юм байгаа. Дотроо эдгээр чинь нөгөө хоёр хуваагдчихад байгаа. Гэхдээ эргээд нөгөө нэгтгэж байгаа гэдэг үзэгдлээ бүлгийн даргаараа очиргалыг сонгоод Бат Эрдэнэ бүлгийнхаа даргыг өгсөн ийм сценээр харуулсан байгаа. Өчигдөр болон өнөөдрийн улс төрүүд онцлог улс төрүүд ингэж үргэлжлэв.